Сайн байна уу? Та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. За сүүлийн үед эзэлтийн шалгалтанд бол дэлхийн түүхийн агуулгаас даалгаврууд ирж байгаа. За тийм учраас өнөөдрийнхөө хичээлийг мөн дэлхийн түүхтэй холбоотой сэдвээр бэлдлээ. За өнөөдрийн сэдв Византийн эзэнт гүрэн. За өнгөрсөн жил эзэлтийн шалгалтанд ийм асуулт ирсэн байсан. За тэрийг би та бүхэнд танилцуулъя. За доорх сурвалжийн мэдээний дундад зууны өрн тахны ямар улсын тухай өгүүлж байна гэж. За тус сурвалжид өгүүлснээр жил бүр Христийн мэндэлсэн өдөр хааны зарилгаар тэнд их үзүр зохион байгуулагдаж хаан хатан зориуллан тоглолт хийж олон хүн оролцсон арслан барс баавгай луус заримдаа шуудын тоглолт үзнэ. За Винамины тэмдэглэлээс гэж. За энэ аль улсын тухай өгүүлж байна вэ? За зөв хариултыг харъя. За энэ бол Византийн эзэнт улсад аялсан үний бичсэн тэмдэглэлийн мэдээлэл байна. За тэгэхээр энд Византийн эзэнт улсын тухай өгүүлж байна. За гэх мэтээр Византийн эзэнт гүрэнтэй холбоотой сэдвүүд өмнөх жилийн эзэлтийн шалгалтын даалгавартууд ирсэн байсан. За тэгэхээр Византийн эзэнт гүрний түүх хизээнээс эхэлдэг вэ? За тэгэхээр энэ бол Византийн эзэнт гүрэн гэдэг бол үндсэндээ Ромын эзэнт гүрний үргэлжлэл юм байна. За эртний түүхэнд Ромын эзэнт гүрэн гэж хүчирхэг соёл иргэншилтэй гүрэн байсан. За тэгэхээр Ромын эзэнт гүрэн бол 3-р зуун, 4-р зууны ихэрэг сулранд оройтсон байдаг. Сулранд оройтсон. За ингээд Византийн түүх бол энэ Ромын эзэнт гүрэн засаг захиргааны хоёр бүсэд хуваагдсан үеэс бол эхэлтэй. За 3-р зууны сүүл үед бол Ром их том эзэнт гүрэн болсон байсан. За тэгээд Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэр бол энэ Умард Европоос эхлээд тийм үү, Хойд Африк, за баруун өмнөд Аз, одоо ойрхт орнуудын бүс нутаг, Хойд Африк, за Испани гэдэг одоо их өргөн уудам нутгийг бол одоо нэгтгэн захирсан эзэнт гүрэн байсан. За ингээд 3-р зууны үед бол энэ Ромын хаан Диоклетиан гэж. Энэ хаан бол засаг захиргааны шинжил ээж тетрарх гэдэг тогтолцоог байгуулсан юм байна. За тетрарх гэдэг нь юу вэ гэхээр энэ греклэр бол дөрвийн засаглал гэсэн үг. Дөрвийн засаглал. За өөрөөр хэлбэл Ром улсад бол Ром улс энэ тетрарх тогтолцоогоор эзэнт гүрний засаг захиргааг бол баруун зүүн үндсэн хоёр хэсэг тувааж тэгээд бол хоёр эзэн хаан, хоёр арлагчийн хамт удирддаг болсон. За ингээд дөрвөн хүн бол одоо Ромыг бол засагладаг болсон. За энийг бол тетрарх буюу одоо дөрвийн тогтолцоо гэж байгаа. За яагаад Диоклетиан хаан шинжил хийсэн бэ гэхээр тухайн үед бол Ром бол их том газар нутагтай байсан. За тэгээд бол энэ үе нь бол Ром бас харийн халдан давталгад их өртөх болсон. За ялангуяа Герман аймагуудын зүгээс бол одоо халдлага давтлага бол ширүүлсэн. За тэгэхээр энэ дотоодын бас докторгүй байдал бас их гарсан. Бослого уймэн самуун тий. Одоо уймэн самуун бол дотоод тэгтэгдсэн. Тэгээ энэ аврах том гүрний одоо энэ асуудалтай гүрнийг бол одоо удирдахын тулд бол энэ одоо энэ тетрарх буюу дөрвийн засаглалын тогтолцоог бол энэ Диоклетиан хаан бол одоо санаачлан за ингэж бол хэрэгжүүлсэн. За ингээд үндсэндээ явандаа энэ тетрархын шинжилгээ дараагаас явандаа Ром бол баруун зүүн гэсэн хоёр том засаг захиргааны бүсд хуваагдсан байдаг. За энэ зураг дээр харуулж байна. За энэ зураг дээр бол энэ улаанаар тэмдэглэсэн нь бол одоо баруун Ром тий. Одоо Ромын баруун хэсэг. За дорн хэсгийн энэ одоо ягаанаар тэмдэглэсэн хэсэг нь бол одоо дорнод хэсэг тий. Одоо дорнод мужууд. За ингээд Ромын эзэнт гүрэн бол зөндөө хоёр засаг захиргааны үндсэн бүсэд бол одоо хуваагдсан. За тэгээд 4-р зууны ихээр бас чухал үйл явдал болсон. Ромын эзэн хаан Константин Ромын нийслэлийг бол дорн зүгт одоо шилжүүлсэн. За Ромын нийслэл бол хаана байсан? За энэ өрн талдаа байсан тий. Ромын нийслэл энэ өрн талд байсан. За Ром хот байсан. За уламжлалт нийслэл бол Ром хотчууд. Гэтэл бол энэ Ромын эзэн хаан Константин дорн зүгт ийш нь одоо энэ хэсэгт бол одоо
Ромын нийслэлийг бол одоо шилжүүлж Константинопол гэдэг хотыг бол байгуулсан. За энэ бол Ромын одоо хүчний төв бол зүүн тишээ шилжих нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл Ромын зүүн тал бол одоо Ромын хаад бол энэ зүүн хэсэгт бол анхаарал хандуулж одоо зүүн хэсгийг бол одоо хөгжүүлсэн байх нь. За тэгээд энэ Константинопол бол Ромын эзэнт гүрний нийслэл болсноор явандаа бол одоо Ромын одоо хуваагдахад их хүчтэй одоо нэлээд дүлхэц болсон юм байдаг. За 395 он тухайн үеийн Ромын хаан Феодосын нас орсны дараа түүний хоёр хүү эзэнт гүрнийг баруун зүүн хэсэг тус одоо захирсан. За тэгээд энэ үеэс бол энэ Ром бол хоёр хаан ер нь бол баруун зүүн хэсэгт гүнзгий хуваагдсан. За Византын эзэнт гүрний одоо нийслэл Константинопол хот бол яг энэ хэсгээс бол эхэлсэн. За тэгэхээр 1476 онд бол Герман удирдагч одоо Ромын төрд бол зүтгэж байсан. Баруун Ромын төрд бол зүтгэж байсан. Одоакр гэж бол одоо Германы нэг удирдагч. Баруун Ромын эзэн хааныг бол одоо ширээнээс нь буулгасан. Өөрөөр хэлбэл энэ хоёр хаантай байсан те. Одоо Ром. Нэг нь бол одоо Дорнод Ромыг захирдаг, нөгөө нь бол Өрнөд Ромыг захирдаг. Тэгээд энэ баруун Ромд бол энэ улс төрийн том өөрчлөлт гарч энэ Герман удирдагч бол баруун Ромын эзэн хааныг ширээнээс нь буулгасан. За тэгээд бол энэ үеэс бол энэ баруун Ромын нутаг бол Герман аймагуудын иргэшээлд бол орсон. Өөрөөр хэлбэл Герман удирдагчдын иргэшээлд орсон. За тэгээд энэ 476 онд бол баруун Ром өгсөн гэж судлаачд бол үздэг. За ингээд зүүн Ром бол одоо тусгаар тогтнол үндсэндээ хадгалж үлдсэн. Тэгээ баруун Ром нь бол германчуудын иргэшээлд ороод ингээд бол одоо төр нь бол одоо эзэн хаангүй болсон те. Одоо эзэн хааны нь бол Герман удирдагчд бол хаан ширээнээс нь авч хайсан. За ингээд тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн зүүн Ромыг бол одоо хожимын төвөгчд бол Византын эзэнт гүрэн гэж нэрлэх болсон. За тэгэхээр энэ Визант гэдэг нэр нь бол за энэ сумаар заасан алтан эвэр гэж байгаа. За энэ одоо өнөөгийн Туркийн нутаг те. Өнөөгийн Туркийн Истанбул хот байдаг бүс нутаг шүү дээ. За энд Босфорын хоолой иргэн Визант гэдэг одоо тосгон байдаг газар бол Константин хаан бол одоо Константинопол гэдэг нийслэл хотоо байгуулсан. За тэгээд хожимын судлаачд бол тэр Визант гэдэг тосгоны нэрээ энэ зүүн Ромын эзэнт гүрнийг бол одоо Визант гэж нэрлээд бол хэвшсэн юм байна. 16 дугаар зууны үеэс бол энэ баруун Европын түүхчид энэ зүүн Ромыг бол одоо Визант гэж бол нэрлэх болсон. За гэхдээ энэ бол хожуу бие улсын ойлголтыг манай үед сурагчид анхаараарай. Визант гэдэг нэр бол зүүн Ромын эзэнт гүрэн мөксний дараа хожимын судлаачд бол одоо шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд оруулснаар энэ нэр үүссэн. Тэгээд бол энэ нэр бол өнөөдөр их өргөн хэрэглэгддэг болсон. За тэгвэл зүүн Ромчууд бол өөрсдөө юу гэж үзэж байсан бэ? За тэгэхээр энэ Константинопол хотод төвлөрсөн зүүн Ромын эзэн хаан бол өөрсдөө баруун Ромын хууль ёсны эзэд гэж үзэж байсан. Өөрөөр хэлбэл баруун Ромд бол Герман удирдагчид засгийн эрх аваад эзэн хааныг бол хаан ширээнээс бол одоо түлхэн унгасан. За тэгвэл бид бас зүүн Ромын эзэн хаатанд бид байр суурийг бол зүүн Ромын эзэн хаат бол баримталсан. За ер нь бол зүүн Ром бол соёлын хувьд бол баруун Ромоос ялгаатай. За баруун Ром нь латин хэл соёлд хамгаалсан бүс байсан бол зүүн Ром нь грек хэл соёлд хамгаалсан бүс байсан. За гэхдээ тэр Византын хаад бол өөрсдөө Ромын эзэн хаат гэж үздэг байсан. Ромын эзэн хаат гэж бол одоо үздэг байсан. За тэгвэл зүүн Ромын одоо иргэдтэй Ромчууд бол өөрсдийнхөө улсыг бол одоо Ором гэдэг, өөрсдөө Оромчууд гэдэг байсан. За энэ ойлголтыг та бүхэн анзаарч ялгаарай. Визант гэдэг нэр бол одоо хожимын түүхчдээ өгсөн нэр шүү. Тэр үеийн одоо зүүн Ромчууд бол өөрсдөө одоо Оромчууд л гэж үздэг байсан. За гэхдээ грек соёлд хамгаалсан бүс байсан учраас явандаа бол төрийн хэл нь бол одоо грек хэл болсон. За зүүн Ромын Мандан бадарсан их чухал үе нь бол энэ Юстиниан хааны үе юм. За 6 дугаар зууны ихээр зүүн Ромын Юстиниан хаан баруун Ромд бол их аяндаа хийсэн. За тэгэхээр тэр үед бол баруун Ром бол хэний иргэшээлд байж байгаа.
За германчуудын иргэшээлд бол ороод байсан тийм. Герман аймагуд. За ингээд бол баруун Ромыг бол одоо чөлөөлж одоо Ромын хуучин газар нутгаа одоо сэргээх зорилгоор бол энэ Юстиниан хаан бол одоо томоохон аяндаа хийсэн. Тэгээ 1665 он гэхэд баруун Ромын нилээд хэсгийг бол одоо Юстиниан хаан зүүн Ромд бол нэгтгэж чадсан. За Юстиниан хааны үед Византын эзэнт гүрэн хүчрхэж баруун Ромын нилээд хэсэг төдөг. Ер нь Италийн хойг төдөг. Грек, Балканы хойг, Анатоли. За Анатоли гэдэг нь Бага Азийг хэлж байгаа шүү дээ. Анатолийн бүс нутаг. За Сир, Палестин, Египт, зүүн хойд Африкийг бол одоо өөрийн захиргаанд оруулж бол одоо захирч байсан. За тэгэхээр энэ зүүн Ром буюу Византын эзэнт гүрний түүхэнд бол ялангуяа Византын эзэнт гүрний эхэн үеийн хамгийн чухал хаан нь бол энэ Юстиниан хаан юм. За Юстиниан хаан бол 527 оноос 565 он хүртэл хаанчилж байсан. За Юстиниан хаан бол Ромын эзэнт гүрнийг бол одоо бэхжүүлж тухайн үед хямралтай байсан Ромын эзэнт гүрнийг бэхжүүлж их хүчрхэгжүүлсэн. За Юстиниан хааны үйл бол их Ромын түүхэнд их тод бичигдэж үлдсэн байдаг. Ромын одоо Ромд дүү Европын түүхэнд их тодор бичигдэж үлдсэн байдаг. За тэгэхээр энэ Юстиниан хааны чулуун шигдэгмэл одоо хөрөг харагдаж байна. За энэ бол одоо баруун Ромын нутагт барьсан нэг сүмийн одоо хааны шигдэгмэл зураг гэж байгаа. За тэгэхээр Юстиниан хаан 2-3 их чухал одоо үйл хэргийг бол одоо гүйцэлдүүлсэн. За Юстиниан хаан бол дотоодын улс төрийн байдлыг их тогтворжуулсан байдаг. Дотоодод гарсан томоохон бослогуудыг бол дарсан өөрийнхөө засаглалыг бол одоо бэхжүүлсэн. За ингээд Византын эзэнт гүрэн бол улс төрийн үед энэ хааны үед бол их тогтвортой болсон. За энэ Юстиниан хааны нэг хийсэн том ажил бол энэ Ромын иргэний хуулийг эмхтгсэн явдал. За 529 онд ер нь хаан ширээн суусныхаа дараахан Юстиниан хаан бол одоо зарлиг гаргаж Ромын бүх хуулийг бол одоо эмхтэх ажлыг бол эхлүүлсэн. За уг эмхтгэл бол Ромын өмнөх үеийн болон шинэ одоо бүх хууль бол багтсан байна. Өөрөөр хэлбэл Юстиниан өөрөөсөө өмнөх үеийн Ромын хаатын хуулийг бол эмхтгсэн. За дээр нь бол одоо өөрийн үед одоо гаргасан тэр шинэ хуулиудыг бас одоо эмхтгсэн. За ингээд олон бот их том хуулийн эмхтгэлийг бол Юстиниан хаан бол одоо хааны зарилгаар бол одоо гаргасан байдаг. За энэ хуулийн эмхтгэл бол их чухал. Энэ хуулийн эмхтгэл бол энэ баруун Европын хуулийн иргэний хуулийн гол их сурвалж болж ашиглагдаж ирсэн. Тэгээд бол 18 дугаар зуунд хүртэл одоо иргэний эрх зүйн тогтолцооны хөгжилд бол их чухал нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл нийт Европ даяар маш их одоо чухал нөлөө үзүүлсэн ийм хууль юм. Тэгэхээр энэ бол Юстинианы хууль гэж их алдаршсан. За Юстиниан хааны дараагийн нэг том ажил бол энэ Гиген Софийн сүм байсан. За тэгэхээр энэ өнөөгийн Туркийн нутагт байгаа шүү дээ. Туркийн Стамбул хотод. Стамбул хотыг та ингээд зургаар тийм Стамбул хотын зургийг харсан бол Софийн сүмийн зураг гардаг шүү дээ. Ер нь Стамбул хотын нэг одоо юу болсон тийм одоо нэг нэрийн хуудас болсон ийм сүм шүү дээ. За энэ аврах том бөмбөр оройтой сүмийг бол Юстиниан хаан 5 жилийн дотор харьцангуй богино хугацаанд архитектурын гайхамшигыг бол одоо бий болгосон байдаг. За Юстиниан хааны дараагийн нэг үйл хэрэг нь бол энэ аяндаа юм. За Юстиниан бол Ромын хууль ёсны одоо өмнөх тийм Ромын эзэнт гүрний газар нутгийг бол сэргээх том аяндаа хийсэн. За тэгээд Юстиниан бол энэ хойд Африк, Испани, Итали хойгийг бол одоо байлдан дагуулсан. За ингээд том газар нут хуучин Ромын эзэнт гүрний харьяанд бас нэлээд том газар нутгийг бол одоо Византын эзэнт гүрэнд бол одоо нэгтгэсэн байдаг. За Юстиниан хааны үеийн Византын газар нутаг бол энэ харагдаж байна. За үндсэндээ бол энэ Ромын эзэнт гүрний голомт нутаг болох Итали хойгийг бол үндсэнд нь одоо Византын эзэнт гүрэнд бол одоо нэгтгэсэн. За энэ Балканы хойг тийм Балканы хойгийг бол одоо нэгтгэсэн. За энэ ойрогт орнуудын хэсгийг бол нэгтгэсэн. За энэ өнөөгийн Сир, Израилийн нутаг байна тийм Ромын эзэнт гүрний одоо харьяад бас нутгуудыг байлдан дагуулж нэгтгэсэн. За энэ Египтийг Юстиниан хааны үед бол одоо Византын эзэнт гүрэнд бол нэгтгэсэн. Хойд Африкийн хэсгүүд нь тийм Ром. За энэ 555 оны үед
үеийн одоо буюу Юстиниан хааны үеийн Ром эзэнт гүрний нутаг дэвсгэрийг харуулж байна. Бидний дараагийн нэг ойлгох ёстой зүйл нь Цезаро папизм гэдэг ойлголт байна. За энэ Византын эзэнт гүрний түүхтэй бол нягт холбоотой ойлгох ёстой сэдэв юм байна. За тэгэхээр 4-р зууны ихээр Константин хаан Христийн шашныг бол одоо төрийн шашин болгосон. За энэ Константин хаан бол Ромын эзэнт гүрний нийслэлийг бол Константинопол хот руу шилжүүлсэн. Тэгээ Константинопол хотыг байгуулсан шүү дээ. Ромын одоо дорн тгсэг рүү нийслэлээ шилжүүлсэн хаан. Тэгэд Константин хаан бол Христийн шашныг бол одоо төрийн шашин болгож тунхагласан. За Константин хаанаас өмнө бол Христийн шашныг Ромын төрөөс маш их авчиж одоо шахаж үйл ажиллагаа нэлээд хязгаарлаж хоригдж ирсэн юм байна. Тэгээ Константин хаан бол Ромын шашнаар дамжуулж өөрийнхөө засаглалыг бэхжүүлэх боломжтой гэдгийг бол олж харсан. Тэгээд бол Константин хаан бол одоо Христийн шашныг бол төрийн шашин болгосон, болгоод тунхаглаж. За ингээд ард түмнээ бол төрийн хуульд өгөө шашны яс оюун санаагаар нь удирдах одоо бодлогыг бол баримталсан. За тэгэхээр энэ түүхчид, хожимын түүхчид бол төр шашны ясыг хослуулан улс орныг ард түмнийг удирдах үг бодлого бол Цезаро папизм гэж нэрлэдэг. За Цезаро гэдэг нь бол одоо Ромын хааныг хэлж байгаа тийм. Ромын хааныг бол одоо хожим бол одоо Цезар гэж бол одоо нэрлэх болсон. За уг нэрийн гарал нь бол Ромын алдарт байлдан дагуулсан Юли Цезартай Цезарын нэр шүү дээ тийм. За пап гэдэг нь бол сүм хэдийн тэргүүнийг хэлж байгаа. Христийн шашны сүм хэдийн тэргүүн. Тэгээд хаан Христийн шашны тэргүүн гэсэн утгатай Цезаро папизм гэдэг нэр томьёог бол түүхчид бол одоо хэрэгжилж гавьсан. За энэ нэр томьёогоор бол энэ төр шашныг хослуулан барих бодлогыг бол одоо бодлогыг энэ Цезаро папизм гэж байгаамаа. За энэ Цезаро папизмын үзэл сурталаар бол эзэн хаан бол төрийн тэргүүн төдөгөө шашны тэргүүн байдаг. Шашны дээд ирэх баригч байдаг. За энэ Цезаро папизм теократизм гэж байна. Теократийн ойлголтоос бас ондоо ойлголч байна. Эдгээр шашин төрөөр бол те улс орныг бол одоо удирддаг ойлголтыг илэрхийлж байгаа боловч теократ одоо төрөөс бол нэлээд бас ялгаатай ойлголт юм байна. За тэгэхээр энэ теократ төрд бол төрийг бол энэ шашны тэргүүн удирддаг. Шашны одоо тэргүүн бол одоо төрийг удирддаг бол Цезаро папизмд бол төрийн тэргүүн нь шашны институтынхаа одоо дээд эрх баригч болдог. Өөрөөр төрийн тэргүүн буюу хаан шашныхаа эргийг бол бас давхар эрхэлж тэ шашны одоо институтын дээд эрх баригч болдог. За тэгээд бол Византын эзэн хаад Константинополийн сүмийн тэргүүн нарыг бол одоо тодруулан томилдог байсан. За тэгээд сүм хийд бол эзэн хаанд бол одоо дуулууртай захирагддаг. Тэгээд сүм хийд бол эзэн хаанд дуулууртай захирагдахыг бол одоо номлодог байсан. За Византын сүм хийд нь бол Цезаро папист хаадын нөлөөнд байсан бол баруун Европт бол байдал өөр байсан. За бид одоо харьцуулж харъя тий. Цезаро папизм гэж юу вэ гэдгийг ойлгохын тулд баруун Европт шашин ямар байдалтай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй болно. Тэгэхээр баруун Европт бол тухайн үед бол католик сүм хийд бол одоо оршиж байсан тий. Баруун Ромод байсан католик сүм хийд бол айжмдаа өөрийгөө төрөөс тусгаарлаж бие даасан юм байна. Тэгээд Ромын пап гэж байгаа тий. Одоо католик сүм хийдийн тэргүүнийг бол Ромын пап гэж байгаа. Энэ Ромын католик шашинтнуудын тэргүүн Ромын папыг бол одоо энэ сүм хийд бол бие даан тодруулдаг. Баруун Ромын нутагт католик шашны сүм хийдэд бол Ромын пап буюу одоо шашны тэргүүнээ бие дааж тодруулдаг. За тэгэхээр Цезаро папизм бол юуг илэрхийлж байна? Хаан бол одоо маш эрх сүртэй байсныг илэрхийлж байгаа тийм ээ. Шашны хэргийг хүртэл хаан бол одоо хамаарна гэдэг бол ховор үзэгдэл юм байна. Дэлхийн түүхэнд 7 дугаар зууны үеэс бол Византын Цезаро папист эзэн хаад бол хэмжээгүй эрхтэй болсон. Маш их эрх мэдэлтэй болсон. За үндсэндээ бол Цезаро папист хаад бол өөрсдөө хууль байсан. Хаанаас дээр хаан бол хуулийг даахгүй нь шүү дээ тийм үү? Хаанаас дээр үл байхгүй. Харин хаан өөрөө хууль. За хаан бол улс төр, айрам, санхүү, шашны хэргийг одоо шийдэх хамгийн дээд эрх мэдэлтэн болсон байна. За энэ бол Цезаро папизмын одоо нөлөө.
тий. Хаан асар их мэдлэлтэй болсон. Энэ үзэл сурталын нөлөө авах нэ. За дараагийн нэг ойлголт байгаа. За Византын нийгмийн зохион байгуулалттай фема гэдэг нэг ойлголт байна. За энэ талаар би бас та бүхэнд товчхон ярив. За тэгэхээр фема гэж бол энэ Византын эзэнт гүрний цэрэг засаг захиргааны тогтолцоог бол хэлж байгаа юм аа. За тэгэхээр энэ тогтолцоо хэрхэн бий болсон бэ? За 16 дугаар зууны сүүл үед 7 дугаар зууны эхээр Византын эзэнт гүрний дорнод мужууд бол энэ Персийн давталгаанд бол Персүүдийн давталгаанд бол орцсон. За мөн Оморд Италиас бол Ломбардууд бол одоо Византын эзэнт гүрнийг бол одоо давталх болсон. За Балканы хойгоос Славянчууд одоо давталх. Славянчууд бол Ромын эзэнт гүрний мэдлэлд байсан Балканы хойгт бол одоо Балканы хойгийг бол одоо эзэлж эхэлсэн. За мөн аварчууд Византын эзэнт гүрэнд бол. За аварчууд бол Төв Азийн нүүдэлчин ард түмэн шүү дээ. Төв Азиас гаралтай нүүдэлчин ард түмэн. За Византын эзэнт гүрэн бол энэ олон хааллагад бол олигтой эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан тухайн үедээ. За энэ юутай холбоотойгоор Византын айран бол хүнд байдалд орсон. За Византын айран бол ямар зохион байгуулалттай байсан гэхээр төвлөрсөн айрамтай байсан. За Визант хуучин Ромын цэрэг айрмын тогтолцоог бол өвлөө авсан. Тэгээд бол тэр үед бол одоо гадны хөлснийхэн өөрсдийнхөө иргэдээс одоо бүрдүүлсэн юм том айрмыг бол одоо айрамтай байсан. Гэхдээ тэр айрам нь бол одоо энэ үедээ 7 дугаар зууны үед бол одоо маш их суларч энэ гадны харийн давталгааг бол одоо халдан одоо зэрэг олон талаас нь давталж байгаа давталгааг бол одоо тэр Ромын нүсэр том айрам бол одоо тогтоон барихад бол хэцүү болсон. За ингээд шинэ нөхцөлд бол энэ цэрэг иргэний засаг захиргааны тогтолцоог бол шинжлэхийн ажлыг бол одоо Византын эзэн хаад бол одоо явуулсан байгаа. За тэгэхээр тэр үед бол бас Византын нийгэм их өөрчлөгдсөн байсан. За хуучин эртний Ромын эзэнт гүрний үед бол Ромд бол хотын иргэд гэж их том давхарга байсан. За мөн боолын том давхарга байсан. За тэгвэл энэ дундад зууны үед Византын эзэнт гүрний үед бол нийгмийн давхраажилт, нийгмийн байдал бол одоо Ромынхаас нэлээд өөрчлөгдсөн. За ингээд энэ үед бол Византын эзэнт гүрэнд бол энэ чөлөө тариачдын давхарга бол нийгэмд хэмжээнд дарах. Нөгөө одоо боолын давхар гэхтэл одоо бараг байхгүй болсон. Тэгээд түүний оронд бол энэ чөлөө тариачдын давхарга бол одоо нийгэмд их нөлөөтэй жин дарах болсон. За Ромын хоёр хаан байдаг. За Маурици, Иракли гэж. За энэ хоёр хаан бол хааны үед бол Византын нийгэм фема буюу одоо цэргийн шинжтэй тогтолцоонд бол одоо шилжсэн байдаг. Тэгээ фема гэж нэрлэдэг. За энэ фема тогтолцоо нь юу юм бэ гэхээр Византын нутаг дэвсгэрийг цэргийн жанжинаар удирдуулсан фема хэмээх цэрэг иргэний засаг захиргааны нэгжүүдэд бол хуваасан. За өөрөөр хэлбэл газар нутгаа бол фема хэмээх одоо засаг захиргааны нэгжүүдэд бол хуваагаад тэгээд тэрийг бол цэргийн жанжинаар захируулж байгаа фемаг. За тэр фемагийн захирч болсон цэргийн жанжин бол засаг захиргааны хэргийг тэр фема дахь засаг захиргааны хэргийг бол эрхлэхийн зэрэгцээгээр цэргийн хэрэгээр эрхлэнэ. Өөрөөр хэлбэл фема нь цэрэг иргэний засаг захиргааны одоо тогтолцоо байсан. За фемагийн тариачид төрөөс бол газар өгдөг болсон. За тэр газрыг нь бол одоо үе залгамжлуулж өгдөг болсон. За хариуд нь тариачид яах вэ гэхээр цэргийн албаа. Бас цэргийн албыг үе дамжин одоо хаадаг. За ийм тогтолцоо бол бий болсон байх юм аа. За энэ тогтолцоо бол нөгөө талаар манай арвтын тогтолцоотой төстэй байгаа тийм цэрэг засаг захиргааны одоо арвтын тогтолцоотой. За арвтын тогтолцооны нэгжүүд нь цэргийн нэгжиж болдог, засаг захиргааны нэгжиж болдог тийм цэрэг захиргааны нэгж болдог. За ийм онцлог бол фемад бол байгаа. Фемагийн нэгжид тийм харьяалах одоо хүмүүс бол цэргийн албачаан тэгээд бол газар тариалангаач эрхлэх. За ийм цэрэг засаг захиргааны фема тогтолцоонд одоо шилжснээр Ромын Византын эзэнт гүрэнд бол одоо давуу тал үүссэн. Ромын тэр фемагийн тариачд бол өөрийнхөө орон нутгийг бол одоо гадны халдлагаас бол хамгаалахад бол их үр дүнтэй байсан. Тийм одоо тариачдаас үрдсэн тийм фемагийн айран бол гадны халдлагаас бол одоо хамгаалахад Ромын газар нутгийг хамгаалахад бол одоо үр дүнтэй байсан. За тэгэхээр яасан гэхээр
Юу болж байгаа нэхээр Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэр энэ тэндээс нь халдан давталцсан тийм. Нэг том төвлөрсөн армийг нэгээс нөгөөтэй шилжүүлэхэд маш хүндрэлтэй байна л. Тэгвэл орон нутгийн тариачдаар нь цэргийн халд байгаад өөрийнхөө орон нутгийг хамгаалуулах одоо болсноор олон зэрэг халдлагаас бол одоо хамгаалахад нэлээд дөхөн болсон гэж байна. За тэгэхээр энэ Фема тогтолцоо бол нэг хэсэг бол үр дүнтэй байсан. За 11-р зуун хүртэл Фема тогтолцоо Ромын эзэнт гүрний газар нутгийг бол харийн давталгаанаас хамгаалаад зогсохгүй Ромын газар нутгийг бас тэлэхэд бол тусалсан. За Фемагаас татсан цэргүүдийн ачаар бол Византичууд арабуудын давталгааг зогсоосон гэдэг. Арабуудыг давталж Сирийг одоо эргүүлж авсан. За Бага Азийн нутгийг бол одоо хамгаалж үлдэж чадсан. Өөрөөр хэлбэл Анатолийн бүс нутгийг бол давталгаанаас хамгаалж үлдэж чадсан гэсэн. За мөн 11-р зууны дунд Византичууд бол Армяныг эзэлсэн. За Крит арлыг бол эргүүлээ авсан. Одоо арабуудын байлдан дагуулыг бол одоо зогсоосон. За гэхдээ 12 дугаар зуунаас бол Фема тогтолцооны үр дүн бол одоо Фема тогтолцоо бол ач холбогдлоо алдаж эхэлсэн. За энэ юутай холбоотой гэхээр энэ нийгмийн байдалтай бол холбоотой. Тэгэхээр 11-р зууны үе гэхэд тариалангийн газар бол цөөн тооны эзэдийн мэдэлд бол орсон. Өөрөөр хэлбэл хуучин төрөөс олон тариачдад газрыг өгдөг тий. Газрыг хариуцаж олгож тариачдыг цэрэг болгодог байсан бол 11-р зуун гэхэд тэр тариачдын газар аажимдаа цөөн газрын эзний мэдэлд бол одоо орсон. Тэгээд төрөөс бол энэ газрын эзэдийг бол одоо хязгаарлахыг оролцсон боловч бол чадаагүй юм байна. За ингээд тариачдын тоо бол өөрөө их цөөрсөн. За энэ бол Фема тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлсэн. За дараагийн нэг чухал нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол 1071 онд бол Византын эзэнт гүрний арим Манцикертэд Сэлжүк төргүүдэд бол одоо зохигдсон ялагдсан. Тэгээ энэ тулдааны ялагдлын дараа бол энэ Византын эзэнт гүрэн бол энэ газар тариалангийн гол бүс нутаг Анатолиг бол одоо алдсан юм байна. Сэлжүкүүдэд бол алдсан. За ингээд газар тариалангийн бүс нутаг газар тариалан эрхэлдэг хүн ам нь бол Сэлжүкийн улсын нутаг болсноор бол энэ Фема тогтолцоонд бол маш хүн цохилт болсон. Өөрөөр хэлбэл газар тариалангийн гол бүс нутаг алдчихж байна те. Тэгэхээр энэ бол Фема тогтолцоо бол үр дүнгөө болоход маш чухал нөлөө үзүүлсэн юм аа. За ингээд Византын Алексей 1-р Комнин хаан 11 12 дугаар зууны ихээр 11-р зуунаас бол 12 дугаар зууны ихээр бол энэ Фема тогтолцоонд түшгэлэхгүйгээр хөлсний зэрэг түшгэлсэн шин төвлөрсөн армийг байгуулсан. За ингэснээр бол ер нь Фема тогтолцоо бол одоо Фемийн тогтолцоо бол үндсэндээ бол одоо ач холбогдолгүй болсон. За Византын эзэнт гүрэн 11-р зуунд Манцикертийн тулдаанд ялагдаж Бага Азийг алдсан төдийгүй өрн зүгээс Норманчуудын давталгаанд орсон. За 12 дугаар зуунаас Цагалмайтнуудын давталгаанд орсон. За ингээд бол ер нь 12 13 дугаар зуунаас бол Византын эзэнт гүрэн бол одоо солонд оройтсоор улмаар бол 15 дугаар зуунд бол Османчуудад эзлэгдэн мөксөн байдаг. За 15 дугаар зууны дунд үед Османчууд тий Ромын эзэнт гүрний одоо нийслэл Византын нийслэл Константинополыг бол эзэлж авсан. За тэгээд энэ үеэс л одоо Византын эзэнт гүрний түүх бол одоо төгсгөл болсон. За энэ хичээлийг анхаарч үзсэн та бүхэнд баярлалаа.